Дамлаж зарахтаа тулвал бид гэлтгэр хар нүүсээ урд хүрштэй өгөөд биднээс авсан данжаад бидэнд буцааж дамлаад баялагтай эзэн болохгүй бол баялагынхаа өгөөчийг хүртэх гэсээр байтал гадаад үр зээл тэлж. Үндсэндээ хилцүүлгийн цагаа хэрэлдүүлгийн цаг болгосны гороор тодорхой 2026 оны төсөв батлагдлаа. Хуулийн хандлаа цэц хүртэл бүрэн бэлгэлж угсарсан ерөнхийлөгчийн талынхан хүнээ байж хүрээ талах уу? Даваа гараг болсон байна. X шоуд тавтай морил. Ордоор нь туусна ордонд, шуудагаар нь хусна шоронд гэдгийн үлгэрээр нийслэлийн орлогч амар төвшин нүүрсний улгаачдыг илрүүллээ. Нүүрстэй холбоотой байжгаад төрөөнөр гэж ордож нөхцөн шүү дээ 100%. Аваач тэрийг. Хатаа. Ингээд энэ ч хідэн юу юм бэ? Энэ доор нэг байна, ингээ хоёр байна. Ингээ нэг хоёр игнэ. Нийтдээ хэдэн шуудаа эсвэл тоосноо манайд. Бүр шуудаагаар нь портер машинд очиад хотоос гарч зүгтах гэж байсан юм байна. Зарим хэсэг нь бүр төгрөг мөнгө нэмээд дамлан зарж байсан юм байна. Ер нь хүн мөнгөө төлөөд худалдаад авсан түлээ түгшээ төлнө үү, хөдөө гэртээ аваад харин уу, хадгална уу хүний эрх үстэй. Сайн картыг ашиглаад тэгэд худалдаж аваад ахуйн бус зориултаар ашиглаад байгаа тийм орон нутг руу гарч дамлаж зараад байгаа энэ асуудлууд дээр бол онцгой анхаарч ажиллаж байгаа. Дамлаж зарахтаа тулвал бид гэлтгэр хар нүүсээ урд хүрштэй өгөөд биднээс авсан данжаад бидэнд буцааж дамлаад төсөл тендер нэрээр нийслэл аваад иргэдэд давхар дахиад дамлаад байгаа юм шүү. Хидж дамлаад байгаа юм бэ? Урд хормоогоо авч хойд хормоодоо нүгсэн төсөв батлагдлаа. 2 сар орчим улс төрийн хэрүүл уруул хийсэн гишүүд сая нэг ухаан орж 7 хоногийн дотор байнгын хороодоор угсруулан хилэлцэж 2 хоногийн өмнө ам мөлтөс төсвөө батллаа. Ингээ нийтдээ 1.80 орчим төсөл арга хэмжээг зарчимгүйгээр төсөвт тусгаад өнөөдөр батлагдаж байна. Парламентын түүхэнд анх удаа улсын хурлын дараагүйгээр баталсан 2026 оны төсвийн орлого 31.9 их найд. Харин төсвийн зарлага нь 32.9 их найд. Тодруулбал орлого зарлагын зөрүү буюу алдагдал нь 1 их найд. Одоо бүгд нэг сарын нэгнээс цалингаа нэмүүлэн 50% нэмэгдүүлнэ гэсэн ойлголттой байгаа шүү дээ. Бид нар ч гэсэн тийм ойлголттой байсан шүү дээ. Гэтэл одоо энэ дагж байгаа тогтоолоор бол зөвхөн багш нарын 50% нэмэгдээд салбарын ажилтнуудын цалин бол нэмэгдэхгүйгээр ингэж орж ирж шүү дээ. Тэгээ худлаа дундаа ингээд хоёр биенийгөө яриад ингээд дунд нь ингээд асуудал ингээд Багш нарын цалин нэмсэн ч хамт ажил хайсан ажилчдын цалин нэмсэнгүй. Гэхдээ Наранбаяр сайд одоо тэгээд нөгөө ажилчдын цалин нэмээгүй нь миний буруу юм шиг юм яриа суугаад байгаа юм. Би чи салбарын яам таны ажилч шүү дээ. Тэгээ одоо чуулганы танхимд ийм яриа сууж та болохгүй шүү дээ. Хариуцлагатай байх хэрэгтэй салбарын сайд юм бол. Одоо ажлын хэсэг дээрээ юу ярьцгаасан бэ та нар? Эмч нарын цалин 75%-аар нэмнэ гэсэн ч ямар төсвөөр нэмхийг хэлсэнгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хашааны гадна зогсоож байгаад асаргааны мөнгийг нь 20,000 төгрөгөөр нэмж үзүүллээ. Ахмадууд гол зогоож буй тэтгэврээ нэмүүлэхийг шаардсан ч 50,000-аар л нэмнэ. Өөр мөнгө байхгүй гэж хэлээд төмөр нүрээ харууллаа. Үндсэндээ хилцүүлгийн цагаа хэрэлдүүлгийн цаг болгосны гороор тодорхой 2026 оны төсөв батлагдлаа. Дэлхийд анх удаа зөвхөн гол гарахын тулд 46 м буюу 15-аас 16 давхартай тэнцэх өндөрт дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлж байгаа улс Монгол болж байна. За энэ нөгөө оролк нь одоо бид рүү оролк гэж нэрлэдэг байгаа тий. За энэ ингээд яг одоо цамхгийн дээдлийн хороо дээр одоо өнөөдөр ингээд тавигдана. Тэгээ энийгээ дамжиж ингээд нөгөө тараасууд маань гүүх юм байна. Цаасан дээрээ хідэн ч удаа унаж босож төслийн нэг жийхэн нь офис суучныг үзээд гарч лаадсныг өшгөлж явж үзсээр өнгөрсөн оноос хөрсөн дээрээ хэрэгжиж эхэлсэн. Нийт 318 тэрбум төгрөгийн өртгөөр босох дүүжин тээвэр нь 22 км/цагийн хурдтайгаар оргил цагаар 2320 хүн тээвэрлэнэ. Харин зорчигчид 46 м-ийн өндөрт явж байх үед тог тасарвал яах вэ? Гацад зогсвол яах вэ? Галын аюул гарвал яах вэ гэх асуултууд хариултаа нэхэж байна. Ашигтыг хаанах хариуцах юм? Нийслэл авц замын газар хариуцах юм уу? За 46 м-ийн өндөрт гацуул яах юм? Тэнд байгаа иргэдийг авран хамгаалах шат, авран хамгаалах техник хэрэгсэл байгаа мó гэж асуугаад байгаа байхгүй юу? Тэгээ байгаа бол байгаа, байхгүй бол байхгүй гэж хэлээд өгөөч л гэж. За тэр байхгүй. Тээврийн сайд оруулж ирэх байхгүй.
Манай онцгой байдлынхан 9 давхраас дээш гарах шатгүй гэдгийг олон бүгдээрээ мэднэ. Эрчим хүчний саадлаас үүдээд бид машин зам дээрч, агаар дээрч, төвчөрч мэдхээр байна. Төвчрөл бол Улаанбаатарын тодорхойлолт. Яаж ч байсан төвчрнэ. 126 гишүүнтэй парламентаас намрын чуулганы хугацаанд байгуулад байгаа ганц төр хороо бол оюун толгойн гэрээг хэн шалгах, нотлох баримтыг шинжлэн судлах төр хороо юм. Сонсголт үе үеийн 3 ерөнхийлөгч, одоогийн ерөнхий сайд Зандан Шатар, 6X ерөнхий сайд, одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан 39 парламентын гишүүн, 27 сайд, дэд сайд, 4 төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, газрын дарга, дэд дарга нар, тэрүүмжид компани удирдлага, 6% болон гадаад компани төлөөлөгч гээд 300 хүнийг тус гэрчээр дуудсан. Сонсголт дуудагдсан гол авдрууд шинковуудын попрл гэж хэлээд очихгүй гэдгээ илэрхийлсэн. Оюун толгойн гэрээ бол 2 том гүрний дунд 2 том махаас хамгийн ихээр хамааралтай оршдог Монгол улс 3 дахь хөрштөө хамтран ажиллах болсон нь улс төр геополитикийн том нүүдэл. Гэвч бид баялагийнхаа 34%-ийг л эзэмшдэг. Нөгөө талдаа төсөл анх хэрэгжсэн 2009 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх 16 жилийн хугацаанд нийт 26 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийгдснээс 20 тэрбумыг нь зээлээр санхүүжүүлсэн гэж үздэг. Энэ зээлийн 6.1 тэрбум ам долларыг Рио Тинтогоос авсан бөгөөд хүүгийн хуримтлал нь анхны зээлийн хэмжээг давж 12 тэрбум ам долларт хүрсэн. Нэг үгээр хэлбэл төлөх ёстой зээлийн талаас илүү нь хүүгийн хүү болж хуримтлагдсан. Бид оюун толгойн зээлийн хилцээрийг эргэн харж баялагтай эзэн болохгүй бол баялагийнхаа өгөөчийг хүртэх гэсээр байтал гадаад үр зээл талийж, гүнээс гүн сэндийчсэн газар нутагтаа өлтөх өдөр ирж магадгүй. Жаварч 60 хоног, наранд 80 хоног гэдэг шиг ардын намын 60 хоногийн хэрүүл уруул намжиж, тайзан дээрээс үлээвэр найрал хөгжим донд гаргаараа барилсан 31 дахь даргаа сонголоо. Хэрүүлийн алин болсон 2 талаас бус залуу үеэс 39-ийнхоо жилдээр хамгийн залуу намын даргаар учрал сонгогдлоо. Унаж босож, уруудаж өксөж, өвчин жолны саад бэрхшээл өндөр дуучиж яваа. Надад агуу их түүхтэй ардын намыг удирдах өв хэрүүл тохиолсныг би өндөр хариуцлага хэмээн хүлээж авч байна. Эрхэм журмын нөхдөө 31 дахь их хурлаар намаас засгийн кабинет руу хөөгдсөн өндөр хүн харин харагдсангүй. Намын хэрүүл дуусвуу гэтэл буцаад хүнжил дотроо ороод нуцалдаж байгаа юм байна. Намын шин дарга нь парламентынхаа спикер байх уу, эсвэл ерөнхий сайдаа мад тавьж сандал дээр нь суух уу гэдэг сонголтын өмнө туллаа. Эхлээд сонгогчдынхаа өмнө, дараа нь намын журмын нөхдийнхөө өмнө хідэнтэй бүдэрсэн Зандан Шатар дахиад бүдэрхүү. Том ахтайгаа нүүр тулаад, туушандаж ялагдаад, яллагдчихаар татагдсан амар баясгалан давхар дахиад гишүүнээс нь татхуу. Хуулийн хонглоо цэц хүртэл бүрэн бэлгэлж угсарсан ерөнхийлөгчийн талынхан хүнээ байж хүрээ талах уу? Бэрхийн үеэлүүдийн дараагийн төлөвлөгөө юу аах вэ гэсэн олон асуулт хариултаа нэхэж байна. Улс төр халуун хിവэрэ байна. Их шоутай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.